Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. Гуравдугаар бүлэг. Сөнөөгч бодол. Үргэлжлэл. Тэдний өөрийгөө чухалд тооцож дөвлөх нь хэмжээшгүй байдаг. Шүүмжлэл бол бусад зан авирын нэг адил эерэг зоригтой байдаг. Энэ нь альва зүйлийг улс орон, засаг төр, хүмүүсийг сайжруулах хүсэлтэй бөгөөд сайхан хүмүүсийн дунд өв тэгш амьдрах гэсэн хүсэл юм а. Зорилго нь сайхан боловч арга нь зөв гэж юу? Өөрийн гэсэн ертөнцтэй бусдын амьдрал руу мэдээлэл, энергийн түвшинд дайрснараа түүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлснээрээ та түн рүү довтолж байгаа. Та өөрийнхөө хүчирхийллээр бусдын ертөнцийг энергийн түвшинд бодтойгоор устгаж байгаа юм а. Ингэж хүчирхийллийг төрүүлдэг. Жишээ үзье. Танд хэн нэгэн хүний эхнэрийн тань юм уу нөхрийн тань үйлдэл таалагдахгүй бол та байдлыг өөрчлөхийг хүсдэг. Өөрийнхөө дургүй байгааг, өөртөө таалагдахгүй байгааг илэрхийлэн шүүмжилж тэр хүнд нөлөө үзүүлэхийг боддог. Ингэснээр далд ухамсарын түвшинд хүчирхийлэл үүсэн улмаар довтлогоон дайралтэхлэн нөгөө хүнч хамгаалах шаардлагатай бодлогоос хариу хүчирхийлэл үүсдэг. Нөхөр нь арх удаг эмэгтэй согтуу эрийн хоол унданд нь элдэг өвс хутгаж өгнө. Ингэхдээ хинэн ч арх уугаад байгаагийн үндсэн шалтгааныг олохыг оролддоггүй. Эмэгтэй нь өөрийнхөө амьдралын төлөө хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ямар үйлдэлээр ийм нөхрийг амьдралдаа татснаа ойлгохыг хичээдэггүй. Ийм маягаар өөр хүний ертөнц рүү шууд хүчирхийлж эхэлдэг. Тэгээд дараа нь нөхрийгөө яагаад өөрийг нь зодоод байгааг гайхдаг. Өөр нэг жишээ. Охин нэг залууд дурлаад
үзмэрч эмгэн дээр очиж хайртай хүнийг нь хайр дурлалыг дууддаг өвс авна. Тэгээд эмгэний зааж өгсөн үгийг хэд дахин уншиж, бусад ижидийн үйлдэлийг хийж хайртай залууга өөрийн болгоно. Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал өнөөх харахуйтай төвчж өнгөрөөхийн аргагүй болно. Дараа нь тэр эмэгтэй хувийн амьдралаач зохицуулж огт чадхаа болно. Учир нь энэ эмэгтэй анханасаа өөр хүний ертөнцийг хүчирхийлсэн. Иймээс ямар ч сайн юм хүлээх хэрэггүй. Энэ бүхэн ойлгомжтой. Гэтэл яагаад хүмүүс одоо болтол хараал, жадаг, муу дом хийгээд байдгийг би ойлгодоггүй. Эрт орой хизээ нэгэн цагт энэ бүхэн өөрт нь өвчин, азгүй тохиолдол зовлон болж ирнэ шүү дээ. Хоёрдугаарт бид өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө л бий болгодог тул амьдрал руугаа тодорхой хүмүүс, тодорхой хүнийг өөрсдөө л татдаг. Бид бусдыг шүүмжлэх ямар эрхтэй юм бэ? Хэрвээ танд бусдын ямар нэг юм таалагдахгүй байгаа бол та өөрийнхөө дотор руу өнгөж хар. Шалтгаан нь танд байгаа. Адил зүйл адилыг л татдаг шүү дээ. Гадаад төрөх байдал. Энэ бол бидний үзэл санаа, бодлын тусгал. Иймээс хэн нэгэнтэй таарахгүй бол та өөрийнхөө эсрэгэл явж байна гэсэн үг болно. Хэрвээ та өөрийгөө өөрчлөлгүй, бусдыг өөрчлөх гэж хүсэх юм бол юунд ч хүрэхгүй шүү. Ойрын хүнээ өөрчлөх гэж битгий хичээ. Хэрвээ тэр хүний ямар нэг зүйл танд таалагдахгүй байгаа бол шалтгааныг нь өөрөөсөө хай. Бүх зүйл маш энгийн. Хүрээлэн байгаа ертөнцийн таны хүрээлэн байгаа ертөнц бол таны л ертөнц. Тэгэхээр энэ ертөнцийн сэтгэл хангалуун бус амьдрах нь өөртөө сэтгэл хангалуун биш байгаа гэсэн үг. Хүрээлэн байгаа ертөнцийн хүчирхийлэл илгээснээр та өөрийгөө устгах механизмыг хөдөлгөх хүчирхийллийг бий болгож байгаа. Хэрвээ та өөр хүнийг өөрчлөхийг хүсэж байгаа бол өөрөөсөө эхэл. Өөрийнхөө харилцааг өөрчил. Тэгэх юм бол тэр хүн таныг зайлшгүй өөрөөр хүлээж авах болно. Хэрвээ та амьдарч байгаа улс орон төр засгаа бүрэн төгс байхыг хүсдэг бол түүнийг шүүмжилж сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхээ боль. Энэ ямар ч сайн сайханд хүрэхгүй. Харин ч эсэргээрээ гэдгийг та ойлгоорой. Хэрвээ та хэн нэгнийг шүүмжиж байгаа бол сайн сайхныг дандаа ирнэ гэж найдахад хэцүү л байх вэ. Энэ тохиолдолд мөн л өөрөөсөө эхэл. Эргэн тойрондоо хайр, өвдөгш байдлыг бий болго. Өөрийнхөө ертөнц, өөрийнхөө жижигхэн улс, өөрийнхөө бодлын системийг өөрчилснөөрөө та ерөнхий загвар ертөнцид хувь нэмрээ оруулж байгаа юм аа. Яагад гэвэл та нэг том юмны хэсгэн шүү дээ. Тэгэхээр сөнөөгч үйлдэлээс яаж салах вэ? Нэн түрүүнд өөртөө хариуцлага хүлээ. Таны ертөнц таны гарч шүү. Хэн нэгнийг хараах, буруутгах нь тэнэг бөгөөд ашиггүй. Өөрөөсөө эхэл. Өөрийнхөө бодол үйлдэлийг өөрчил. Тэр цагт хүрээлэн байгаа ертөнцид нь өөрчлөгдөнө. Шинэ бодол, шинэ нөхцөл байдлыг бий болгох юм. Хоёрдугаарт бусдыг хүлээн зөвшөөрч сур. Бусад хүн, бусдын ертөнц, загвар системийг хүлээж ав. Өөрийнхөө бодол үйлдэлд уян хатан бай. Бүх хүний үзэл бодлыг тооцож бай. Зөвхөн таны ертөнц онцгой биш. Бусдыг ч бас онцгой. Хүн болгон нэг л зорилтын төлөө явдаг. Хүн болгонд өөрийн гэсэн амьдралын зам байдаг. Гуравдугаарт бусдыг хүндэл. Таны амьдралд тантай учирч байгаа хүн болгон үнэтэй ямар нэг мэдээлэл, нээлтийг танд өгч байд. Харамсалтай нь хүмүүс ихэнхдээ бардам зангаасаа болоод үүнийг анзаардаггүй. Анхааралтай, бас мэдрэмжтэй бай.
Бусдыг хүндлээгүйгээрээ та өөрийгөө хүндлэхгүй байгаа гэсэн үг. Хамт ажиллаж амьдарч байгаа хүмүүсээ өөрийнхөө амьдарч байгаа улс орон төр системээ хүндэлж сур. Өөр хүний ертөнц түүний санаа бодол бол халдаж болшгүй ариун гэдгийг санаж ав. Бусдыг хичээ. Хүрээлэн байгаа ертөнцөө хүндлэх нь таны сайн сайхан амьдралын эхлэл юм. Дөрөвдүгээрт магтаж, дэнжиж сур. Хүний сайн сайхан, эерэг, хэрэгтэй талыг анзаарахыг хичээ. Хүн болгонд янз бүрийн зан чанар байдаг. Хэрэг таны бодол цэвэр бол хүн танд өөрийнхөө сайн талыг харуулна. 5 дугаарт бахарх. Хүрээлэн байгаа орчноороо бусд хүмүүсээрээ бахархад сур. Зөвхөн та биш, бусад хүн ч гэсэн онцгой гэдгийг санаарай. Буруу шах. Бусдыг шүмжилж байхдаа та тэдэнтэй зөвхөн санал зурж хэн нэгэнд сэтгэл хангалуун биш байгаагаа л илэрхийлдэг. Тэгвэл буруутгах нь илүү аюултай. Энэ нь далд ухамсарт илүү гүн нэвчиж, илүү хүнд өвчин тусгадаг. Нэг залуу өргөж бэлгийн замын халдварт өвчин тусдаг байж л дээ. Тэгвэл шалтгаан нь өөрт нь байж. Хин нэг эмэгтэй түүнтэй унтахаас татгалзвал тэр бурхан намайг аюулаас хамгаалсан байж таараа. Энэ бүсгүй надтай унтахаас татгалцсан юм чинь ямар нэг өвчтэй байж таараа гэж бодож өөрийгөө тайтгаруулдаг гэж. Үнэн хэрэг дээр эмэгтэй хүнд тэр өөрөө таалагддаггүй учраас түүнтэй унтахыг хүсэхгүй байна гэдгийг ойлгодог байж. Яагад өнөөх залуу өөрийгөө хачин сайхан гэж боддог байна. Гэвч бодол аль хэдийн биедний илэрсэн хэрэг. Хэрвээ эмэгтэй эрүүл бол түүний бодол өөрт нь өвчин болж ирдэг байжээ. Битгий буруутгах. Тэгвэл буруутан болохгүй. Бусдыг буруутгахдаа бид өөртөө байгаа дутагдлыг хүний нэрээр бичдэг байна. Бид хүнтэй харилцахдаа тухайн яг хүнтэй нь биш, харин өөрсдийнхөө далд ухамсарт бий болгосон хэлбэртэй нь харилцдаг ажээ. Та найзтайгаа удаан уулзаагүй байлаа гэж бодъё. Энэ хугацаанд тэр маш их өөрчлөгдсөн байж магадгүй ч бидэнд бол хуучин дүр төрхөл үйлчлээд идэг. Тэгээд тэр дүрслэл нь тухайн байдлыг удирддаг. Сайн муу хүний тухай ойлголт байдаггүй. Зөвхөн бид л хүмүүсийг тэгж ангилдаг. Би хүмүүсийн тухай бодлоо өөрчилснөөс хойш надад тээврийн хэрэгсэл дотор зах дээр төрийн байгууллагад дандаа л сайн хүмүүс таарлддаг болсон. Хэрвээ бид хэн нэгнийг буруутгах юм бол удахгүй өөрсдөө тийм болно. Надад их нэртэйгээ хамт амьдардаг нэг айтайхан газар өмнөд Кремэд байдаг байлаа. Бид байнга тэнд очдог бөгөөд нэг удаа очихдоо тэр хавийн цэвэрлэе гэж шийдсэн юм л да. Түүсэн хог 2 том гялгар утаар дүүрэн болж асах гэж явж байтал эхнэрийн барьж явсан уут задарч хог нь асгарлаа. Би эхнэрээсээ "За, чи цэвэрлэхдээ юу бодсноо хэлдэ" гэтэл би өөрийнхөө амарч байгаа газрыг бохирдуулдаг хүмүүсийг буруутгаж ууралж байсан. Одоо би ойлголоо. Бохир газар амрах дуртай нэг хэсэг хүн байхад цэвэрхэн газар амрах дуртай хүмүүс бас байна. Тийм хүмүүс орчноо бохирдуулдаг байх нь. Нэгэнт би цэвэрхэн орчинд амрах дуртай юм чинь орчноо хүчирхийлэлгүй цэвэрлэх хэрэгтэй юм байна гэж үлээ. Хүн альва юмны тухай өөрийнхөө санал бодлыг л хэлж болно. Энэ бол зөвхөн миний санаа оноо. Түүнээс бусдыг буруутгаж авч хэлцэх ёсгүй. Хүрээлэн байгаа ертөнц хүн болгоныг дуусшгүй бөгөөд таашгүй аюулсаг нууц гэж хүлээж аваарай. Бас өөрийгөө ч тэгж хүлээж ав. Энэ нууцыг харин тайлахыг хичээ. Буруутгах нь хэдийгээр бардам бас аминчхан зангаас үүдэлтэй боловч шөөмжилтэй нэг адил өөрийн гэсэн эерэг талтай. Мэдээж буруутгах нь бусдыг сайжруулж, сайн сайхан болгож, өвдөх сайхан нийгэмд амьдрах гэсэн хүсэлтэй. Гэхдээ зорилго нь сайхан боловч арга нь буруу гэлтэй. Хэн нэгнийг буруутгахынхаа өмнө таны дотоод бодол, сэтгэл өвдөгш байгаа эсхийг бодоорой. Өөрийнхөө болон үр хүүхдийнхээ амьдралд өвчин дуудах хэрэг байгаа эсэх талаар бодоорой.
Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг гэнэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үздэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа элч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5